За сайн байна. Нөгөө нэг жоо урагцсан шүү мань хаачлаарай. Их чинаа. За миний юу гэсэн юм бол жоохон гадарлаж байгаа байх. Тэгээ миний орол ингээд мик маань ирсэн. Тийм мик ирсэн. Би ингээд энийг л юм хүлээгээдсэн цаа. Тэгээ камерын болохоор яг тэгээд хүрээж ирсэн л ихтэй жоохон тийм. Завтай энийг шууд задлацгаа юм аа. Өмнө шиг бас ингээд ачтай. Хүй. Хүй. Ая та нар энэ ах уу? Яин бүр яг яа юм бэ? Би чихвч ирсэн байна. Энэ гол юм задлацгаа юм аа. Гол юм чинь л iPhone юм шиг харагдах юм. За iPhone жижиг нийтэд үлдсэд шүү дээ. Хэд зураг тавьчих уу? Ингээд заруулах яах вэ? За яах вэ? Би ингээд одоо саяхан санагдаад өөр авах гэж авсан захиалсан тагтын ингээд бодлогосон хайр. За яах вэ? Ямар жоохон нэг хэсэг болсон. Яа. Хөөе юм бэ. Ингээд сэнэн үнэт. Яа яра. Цэвэрлэгч нь юу байх нь ямар цэвэрлэгч нь гэдэг вэ? Уруулан багшийн хайцагтай. Үнэхээр марга unboxing биш юм шиг хийсэн. Яа шууд Type-C байна. Ер нь ингэж нэг чинь ийм хүрдэгтэй. Тэгээ бас жоо нэг тийм хийхэн нэг тийм хар өнгөтэй. Юуны удаас нэг дуулдаг микрофон аюу тахгүй юу? Тэр бас юу байсан Type-C хар өнгийн биш Android хар өнгийн байсан. Тэгээд микрофоныхан биш камерын нас юм. За би задлаа шүү нэг. Би тэгсэн хөдөлсөн ингээд нэг маань ирсэн байна. Эрэл тансуу. Арай нэг тийм тансаг. Нэг тийм хар өнгөн тийм трэлэнч тийм нэг тийм чанартай одоо. Ой. Ирэхтэй юм. Яа гоё юм би нэг бүр амар хүлээсэн дээ. Цэнгчийн шууд авсан чинь нөгөө асаад эхэлж шít. Тэгээд яаж нүү холболтой яг болохоор арай болохгүй болоо л та. Яа махч шít. Ой тийм үнэтэй юмуд ч бас нэг гарч юм бас тий. За
За ингээ холбогдсон байна. Энд ингэж хийгээд за сайн бацхан уу. За ингээд би болтыг гээд одоо өөрийнхөө Микийг авсан одоо part 2 гэсэн бичлэгийг хийж байна. Тэгээд Мики ингээ авсан одоо хүлэн авсан байна. Тэгээд одоо бол ингээ ажиллахын ингээд дурсаж байна. Тэгээд хайрцаг нь бол ийм гоё юм байлээ. Юу гоё. Миний энэ яг нэг тийм өстэй тийм юм байдэн штэ тий. Тэгээд яг энэ ах махтай тэгэл тэгж байгаа тийм болцсон юм аа. Уучлаарай ойлгоорой. Энэ айгу ер нь жоохон чанарлаг юм байна. Тэр юу н камер нь бас жоохон энийг жоохон арайг үзэхгүй тий. Би ер нь бол энийг арай гайгүй сонгож авсан гэж бодоод гэж ер нь арай гайгүй сонгож авсахгүй. Тэгээд хайж чаад ер нь энийг сонгож аваад тэгээд энийг л амар төсөөдө хүчээжсэн. Тэгээд энэ яг л өөр юм. Тэгээ эн чинь ер нь сайн юм чинь тэгэл бас сүлд нэрдэ штэ. Тэгээ энэ яг тэр шиг л адилхан болохоор би ингэж нэг тесэн ядсан хүлээсэн. За баярлалаа. Одоо би энийг харна. Тэгээ яасан шиг байна. За ингээд би болтыг гээд одоо өөрийнхөө Микийг авсан одоо part 2 гэсэн бичлэгийг хийж байна. Тэгээд Мики ингээ авсан хүлэн авсан байна. Тэгээд одоо бол ингээ ажиллах ингээд оршиж байна. Тэгээд хайрцаг нь бол ийм гоё юм байлээ. Юу гоё. Миний энэ яг нэг тийм өстэй юм байдэн штэ тий. Тэгээд яг энэ ах махтай тэгэл тэгж байгаа тийм болцсон юм аа. Уучлаарай ойлгоорой. Энэ айгу ер нь жоохон чанарлаг юм байна. Тэр одоо энгийн бичлэг хийж үзье заяа. Ой. Энгийн өвчин. Энгийн бичлэг гэж амжны ер нь иш оруулж. Тэгэл аюу гой санагдсан юм аа. Ер нь чанарлаг. Энгийн бичлэг хийж үзье. Би ингээд сайн бацхан. Одоо ингээд одоо хэлээ энэ болохоор ингээд миктэй. Сайн бацхан уу. За ингээд би болтыг гээд одоо өөрийнхөө Микийг авсан одоо part 2 гэсэн бичлэгийг хийж байна. Одоо энгийн бацхан уу би ингээд одоо би камер ингээ авсан шин бусад найзууд тэгэхээр нүүн натаа хамт ингээд бичлэг хийх гээд байгаа надад байгаа байхгүй юу. Тэгээд тэр найзууд маань ингээ чи ингээд нөгөө юу ч нэрвэлж ингээ одоо хэлээрээ бид нэр ингээд хүлээж байгаа шүү. Одоо бид нэр ч юу хамгийн түрүүнд хэлээрээ гэл тэгээд байгаа юм. Тэгсэн чинь ингээ ирчдэг шүү. Одоо найзуудаа би ингээ зургийг ингээ unboxing ер нь минийхийг хараад яц байлгүй. Би одоо энэ хийгийг гол хөвөрхөн хадгалсан. Гэтэ энэ хэр гоё. Энэ гоё. Нар энэ мэдрэгч ихтэй мэддэг хаа тий ер нь. Ингээ YouTube бичин болчихлоо. Блог юм би яс хий гэж бодож байгаа. Блог ер нь блог хийхэд одоо нэг авч байгаа гэж та нар бол бодож байгаа шүү дээ тий. Ер нь бол тий. Чин хүн блог хийхэд бол асуудалгүй ер нь хийдэг. Нэг өдрийн блог бол одоо блог хийх бол хамгийн амархан өөр тийм одоо тийм тул яг хийхгүй тийм
юм байвал тэр чинь одоо муухай юм ячуулсан гэдэг бас тий. Тэгээд энэ хасаж масаад энэ жоохон янзлах зүйл юм их байдаг тийм ээ. Тэгээд танарт ингээ баярлалаа. Ингээ миний ингээд натаамт ер нь 2 3 хамт ингээд миний part 2-ыг хүлээгээд ингээд байж гисэнд баярлалаа. Тэгээд та бүхэн